Сод бэлэг 30 гаруй жил хийлж хийжээ. Тэрээр тэтгэвртэй гарсныхаа дараа өөрийнхөө олон жилийн сонирхлоо дагааж хөгжим урлаач мэргэжлэр суралцаж эхэлсэн байна. Түүний хувьд хөгжим тоглож үзснээс урлаж байгаагүй учраас хүндрэлтэй зүйл их гарч иржээ. Гэвч хүн сурахад нас чухал биш гэдгийг баталгаар хичээнгүйлэн суралцаж байгаа юм байна. Одоо би чинь төгсөлтийнхөө дипломынхаа ажлыг хийгээл одоо хуураа хийж байгаа. Сод бэлэг 66 настай тэрээр ахин оюутан болно гэдэгтээ итгэлгүй байсан ч гэрийнх нь дэмжснээр зориг орж суралцахаар шийджээ. За ангийнхных нь хувьд түүнээс олон насаар дүүч хэцүү бэрхшээлтэй үед ах гэлгүй нөхөрлөлтөд нь баярлдаг гэсэн юм аа. Гэтэ танад багшийн чинь бас нэг хүнд нэг сурын юмыг мэдээд авъя гэж хүсэл байж хат бол тэр сурахад бол нэг оройтхгүй шүү дээ. Бид нар ч одоо хуураа, морин хуураа чинь үндэсний өв шүү дээ. Морин хуур гэдэг чинь ерөөсөө л манай Монголын өв нүүр царай болсон өв урлаг талаас бол тийм ээ уртын дуу морин хуур гэдэг чинь салшгүй. Тэгэхээр энийг бас бүтээлцэх энэ одоо үйлдвэрлэлийг бүтээлцэх энэ халуун тогоонд орж ирж ажиллах болно гэдэг чинь миний хувьд бол үнэхээр сайхан бахархалтай. Бас нэг хуур хийгээд миний хуур хаа нэгтээ айл дөлөвдөд хаа нэгтээ дуурч байгаа даа гэсэн тийм сэтгэлийн гоё баясал идэлнэ гэдэг чинь асар сайхан байхгүй юу. Үйлдвэрлэл урлалын Политехник коллежийн хөгжмийн зэмсэг үйлдвэрлэл тохируулгын анги нь Монголын анхны морин хур болон хөгжим урлаачдыг бэлтгэж байгаагаараа онцлогтой юм аа. За энэ ангид одоо 20 оюутан суралцж байна. Тус анги сургуультай эцэг эхийн анги гэх нэрээрээ алдартай байна. За учир нь тэдний ангид 19 настай залуугаас эхлээд 66 настай суралцагч бий. Тэд нэг ангид элсмэгцээр үеийнгийн найзууд шиг нөхөрлөж бие биенийхээ дутууг нөхөж явна. Ер нь л маш сонирхолтой байдаг л да. Одоо ангийнхныгаа цуглуулангууд нөгөө жоохон юм хөвгөлтэй явдал гэвэл нөгөө эцэг их урал зарлалцсан юм уу? Хиний эцэг хиний ар гэрээс хүн ирсэн бэ гэдэг байхгүй. Тэгээд эхэндээ бол ингээд нөгөө нэг өөрөөсөө ах их хүмүүстэй харилцах жоохон юу олохгүй л байсан л да. Тэгээд манай ангийн суралцагчид бас дэмжээд багшаа инхүү, багшаа тэхүү гэд айгу өөртөө бас айгу хөрхөн нээлттэй байсан болохоор одоо тэгээд бол харилцахад асуудалгүй бүгдийн тэгэл бүгд сайн байна багшаа гингүүл өө ахаа хичээ тэр гэл эдгүү ер нь бол тийм насан туршидтэй суралцах биш ажиллах арга барилтаа болж бас сурж байгаа би. Сод бэлэг хөгжмийн урлаачаар суралцаж эхэлснээс хойш морин хур тоглож сурах сонирхолтой болжээ. За мөн түүний хувьд зөвхөн хөгжим бус түүхийн өв соёлыг урлаж байгаагаараа хамгийн их бахархтгаа хуваалцсан юм аа.